Хэрхэн ангилал үүсгэх вэ? Админ удирдлагын хэсгийн категориуд хэсэгт дарснаар та вебсайтынхаа ангиллыг ангилах боломжтой. Ангилал үүсгэхдээ ангилал нэмэх гэсэн ногоон өнгийн товчон дээр дарж ангиллын нэрийг оруулаад хадгалах товчон дээр дарж хадгална. Хэрвээ таны үүсгэсэн ангилал дид ангилал нэмэн төрөлжүүлэх шаардлагатай бол ногоон өнгийн нэмэх товч буюу дид ангилал нэмэх товчон дээр дарж дид ангиллын нэрийг оруулаад хадгалах товчон дээр дарж хадгална. Ингээд хэдэн төрлийн ангилал болон хэдэн ч төрлийн дид ангилал үүсгэх боломжтой боллоо. Одоо үүсгэсэн ангиллууд маань хэрхэн харагдаж байгааг баруун дээд буланд байрлах вебсайт руу зочлох хэсэгт дарж ороод харах боломжтой. Энд бидний үүсгэсэн үндсэн ангилал болон хоёр төрлийн дид ангиллууд харагдаж байна. Үүсгэсэн ангиллын нэрийг засах бол ангилал шинжлэх товчон дээр дарж шууд засах боломжтой. Хэрвээ ангиллыг вебсайтынхаа нүүр хэсэгт хэрэглэгчдэд илүү ойлгомжтой байдлаар харуулахыг хүсвэл ангилал засах товч дээр дарж доор харагдаж буй онцлог гэсэн хэсгийг идэвхжүүлж тухайн ангилалд тохирох зургийг оруулаад хадгалах товч дээр дарна. Ингээд онцлсан ангилал маань хэрхэн харагдаж байгааг вебсайт руу зочлох товчон дээр орж харцгаая. Үүнтэй төстэй 6 хүртэлх ангиллыг онцолж үүсгэх бүрэн боломжтой. Ангиллын төлөв өөрчлөх товчон дээр дарснаар тухайн ангиллыг тэр чигт нь хэрэглэгчээс нуух боломжтой. Идэвхгүй болсон үгийг баталгаажуулж вебсайт руу зочлох товчон дээр дарж үздэцгээе. Мөн устгах товчон дээр дарж тухайн ангиллыг бүхэлд нь устгах боломжтой. Урд байрлах 6 цэгтэй товчлуурууд дээр дарж тухайн ангиллуудыг дээш доош байрыг нь солбон ирэмлэх боломжтой. Ингээд таны вебсайтын ангилал хэсэг бэлэн боллоо. Танд амжилт хүсье.